За хөтөлбөрийг анхааруулж хамт үзэгчдээ баярлалаа. Бид хөтөлбөрөө зарчим цагаар үргэлжлүүлж байна. Энэ удаад манай студид Улаанбаатар Төмөр зам хувийн нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Жигжид Нямаа өргөдөн оролцож байгаа. Ингээд урилгыг хүлээн авч хүрэлцэн танд их баярлалаа. Орж цэнгэлцээ үзэгчтэй уулзах завшаа алгасан турлаа баярлж байна. За тэгэхээр таас ажиллаад 4 сар гарын хугацаа өнгөрлөө. Гэхдээ та бол Төмөр замыг огт мэддэггүй хүн биш, мэддэг хүн. Яг өнөөдрийн байдлаар Монголын Төмөр зам одоо хөгжлөөгөө ямар шатанд явж байгаа гэж дүгнэгддэг бол бидэнд цаашдаа ер нь юу хэрэгтэй байгаа бол эндээс яриа гэлээ. Юуны өмнө Улаанбаатар Төмөр зам энэ жил өөрийнхөө 49 оноос хойш байгуулагдсан 68 жилийнхаа ойд орж байгаа. Нийтдээ бол нэг 15 мянган хүнтэй Монгол улсын ер нь хамгийн том компани гэж хэлж болно. Манай компани бол Монгол улсын ачаа эргэлтийн 60 гаруй хувийг зорчигч эргэлтийн 40 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг. Ер нь Улаанбаатар Төмөр замын үйлчилгээ Улаанбаатар Төмөр зам нь Монгол улсын эдийн засгт бол тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд одоо 68 жил болж байна гэж хэлнэ. Мэдээж том хөгжилтэй орнуудын төмөр замуудтай харьцуулаад үзэхэд бол биднээс хувьд бол техник технологийн хоцрогдол бол гарсан одоо ч байна. Гэтэ бол Улаанбаатар төмөр зам өөрийнхөө ирээдүг харж төлөвлөгөөгөө байгуулж ер нь ойрын хугацаанд төмөр замынхаа техник хөгжлийг тэргүүлж явж байгаа улсуудын төмөр замуудтай энэ зэрэгцээ хүргэх гэсэн ийм шаардаж ажиллаж байгаа. Тэгэхээр Монголын төмөр зам бол за Монголын эдийн засгт томоохон хөрөнгө оруулах боломж өгөх салбар гэж үздэг. Одоо тэр нь юмар утгаараа гэх юм бол за тогтны замч гэдэг юм уу, за эдийн засгийн гол коридор тийм ээ, транзит тээврийг хөгжүүлэх бүрэн боломж байна энэ төр гэл. Яг энэ чиглэл дээр 2017 онд хийх таны ажлын төлөвлөлт гэх юм бол юу ах вэ? За юуны өмнө Улаанбаатар Төмөр замын мэрэгчлэлтэнгүүд ажлын хэсэг байгуулагдаад 2030 он хүртэлх стратеги хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулад одоо хэлцэх шатанд явагдаж байна. 12 сарын 17-18-нд Улаанбаатар хотно биднээс олон улсын байгууллагууд, хөрш төмөр замууд, үйлчлүүлэгчтэй цуглуулсан форум хийх гэж байна. Энэ форум дээр бол энэ 2030 он хүртэлх төлөвлөгөөгөө танилцуулъя, хилцүүлъя. Төлөвлөсөн арга хэмжээнүүдээ ямар аргаар санхүүжүүлэх үү, яаж энийг бүтээх үү гэдгээ бол ярилцъя гэсэн ийм байдалтай байна. Тэгээд 17-ны хувьд бол мэдээж энэ төлөвлөгөөтэйгээ уялдуулаад байж байгаа. Тодорхой хэлэх юм бол 17 онд биднээс нэг ойролцоогоор 30 гаруй замыг их засвар хийж оруулна гэж бодож байгаа. 5 зүтгүүр аавна гэж бодож байгаа. Болцоо байвал нэг 1000-аад вогоо авахыг одоо төлөвлөд байж байна. Дээрээс нь Монгол Улсын засгийн газрын зүгээс төмөр замын үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх төслөөр орж байгаа радио холбоогоор галт тэрэгний авто хориглолтын төслийн ажил эхэлж байгаа. Энэ 17 онд 18 оны 3 сар гэхэд бол дуусах ёстой. Гэх мэтлэн биднээсээ ажил бол нэлээд их төлөвлөгөөтэй шаардж ажиллаж байна. Улаанбаатар төмөр зам 2030 форум гэлээ шүү дээ. Мэдээж төмөр замыг хөгжүүлэхэд яг хил залгаа хоёр улсын маань оролцоо олсны чухал байх гэж бодож байна. За тэр дундаа Улаанбаатар төмөр зам хувийн нийлүүлсэн нийгэмлэг маань Оростой хамтарсан ийм одоо нийгэмлэг одоо ингээр тайлбарлах бол аж ахуйн компани гэж ярих баг тийм ээ. Тэр яг энэ асуудал дээр хоёр хөрштэйгээ тохиролцсон асуудал гэдэг юм уу? Одоо эхний алтмаа хийчихсэн үйл ажиллагаа гэх юм бол. Мэдээж манай төлөвлөгөө бол хоёр хөрш зэрэгэлдээ орныхаа эдийн засгийн байдал, хөгжил, худалдааны байдал энтертэй уялдуулж хийгдэж байгаа. Тэр төлөвлөгөөнд бол форум дээр хэлцэх төлөвлөгөөгөр бол хоёр хөршийн худалдаа эдийн засгийнх байдал, тэрний өсөлтийн төлөвийг тооцоолж гаргаж ирж хүчин чадлаа бодож гаргаж ирсэн байгаа. Ер нь та мэдж байгаа монголчууд ярьдаг зам дагаж хөгжил ирнэ гэж. Төмөр замын дэд бүтэц, төмөр замын тээврийг дагаад бол хөгжүүлснээр альва улс орны эдийн засаг бол хөгждөг. Ер нь үйлдвэржүүлэх ажил бол төмөр замын тээврээс эхэлдэг. Энэ бол олон улсын дэлхийн түүхээс харж болно.
Америкийн хөгжлийн түүх бол Транс-Америкийн төмөр зам баригдж эхэлснээс эхэлдэг. Оросын Сибирийн хөгжил бол Транссибирийн төмөр зам баригдсанаас эхэлдэг. Гэх мэтлэн. Монголын улсын Улаанбаатар төмөр замын хувьд бол сүүлийн үед манай хоёр хөрштэй харьцаж байгаа Монгол улсын харьцаанаас болоод бас дэд бүтцийн хөгжлийн шинэ нэрэнд ирсэн гэж хэлж болж байна. Та бүгд мэдж байгаа манай гурван улсын төрийн тэргүүнүүд Ташкент татнаа уулзаж эдийн засгийн коридорын асуудал яригдсан. Энэ эдийн засгийн коридор байгуулах гол тулгуур чулуу нь бол төмөр замын тээврийн дэд бүтцийн хөгжил энэ дээр тулгуурсан цаашдаа явах эдийн засгийн хөгжил дээр байгаа. Энэ хөтөлбөр дээр бол Хятадын 8 хятадд улсын дарга СЖП-ийн даргын одоо зарласан нэг бүс нэг зам гэсэн програм, Оросын албаны улсын эдийн засгийн коридор гэсэн програм, Монголын засгийн газрын талын зам гэсэн програмуудыг нийлүүлээд эдийн засгийн коридор гэдэг дээр бол ер нь төрөний хэлдгээр тулгуур төсөл нь байгаа. Транзит тээврээ бид туршилтаар ажиллуулаад амжилтлаа гэсэн шүү дээ. Яг өнөөдөр байдлаар транзит тээврийн үйл ажиллагаа ямар шатнд явагдаж байна? Транзит тээвэр бол манай үйл ажиллагааны гол чиглэлийн нэг нь. Сүүлийн үед бол транзит тээвэр жил тутам өсөж явна. Оросын албаны улсаас бүгд найрамд хятадаар туслуу нэлээх хуучин явж байсан мод материалууд явж байна. Энэ жилээс ахуулаад түүхийн нефтийн асуудлууд бол бас яригдж байна. Шингэрүүлсэн хийн тээврийн асуудал ингээ явагдаж байна. Энэ бол бүгд манай төмөр замчдад гүйцэтгэх ажил. Энэ бол манай төмөр замын орлогын их усүр болно. Үүнээс гадна сүүлийн хэдэн жил бүгд найрамд хятадд улсаас Оросын албаны улс Европын чиглэлд Чингэлийн буухай галт тэрэгний үйлчилгээ их эрчимтэй хөгжиж байна. Жишээлбэл 15 онд гэхэд Улаанбаатар төмөр замаар нийтдээ 77 ийм Чингэлийн буухай галт тэрэг явж исэн бол 16 онд 168 болсон. Энэ 17 оны 1 сар дөнгөж дуусч хахад биднээс 23 галт тэрэг өөрийнхөө нутгаар өнгөрөөцсөн байж байна. Тэгээд энэ гол нь бүгд найрамд хятадд улс Европын зах зээлийн хооронд худалдааны эргэлт нийтдээ бол нэг 100 тэрбум доллар гэж ойролцоогоор тооцоо байдаг юм байлээ. Тэр их бараа эргэлтийн дөнгөж 3% нь төмөр замаар тээвэрлэгддэг байсан. Энэ програмууд одоо хэрэглэснээр бол биднээс хуурай замын тээвэр буюу төмөр замын тээвэр нь далайн тээвэртэй өрсөлдөж тэр их хэмжээний бараа эргэлт мөнгөн эргэлтэнд бол үйлчлэгээ үзүүлж тийшээ орох ийм зорилготой. Энийний дагуу Хятадын мужийн засаг захиргаанууд засгийн газраас Хятадын төмөр замаас энэ төслүүдэд маш их анхаарал тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн оноос бол Хятадаас ачигдсан Чингэлийн буухай галт тэрэг Монгол улсыг дайрж явж байна, Казахыг дайрж явж байна, шууд Оросыг дайрж явж байна. Энэ гурван замлаар бол маш их хэмжээгээр одоо эрчимтэй хөгжиж явж байгаа. Өнгөрсөн жил бол Мадрид хүртэл тээвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл Хятадаас гарсан нэг цуваа Казахын төмөр зам, Оросын төмөр зам, Польшийн төмөр зам, Германы төмөр зам гээд Европын төмөр замуудаар Испани Мадрид орсон. Саяхан бол бас нэг интернет орчноор шүүгсэн бол Лондон орсон. Тэгээд ийм үйлчлэгээ нэгдсэн төмөр замчид, олон улсын төмөр замчдын нэгдсэн үйлчлэгээгээр далайн тээврийн өрсөлдөөн, далайн тээвэртэй өрсөлдөөн зохион байгуулж биднүүсийн өөрийнхөө давуу тал, төмөр замчдын давуу тал, хурд энийг ашиглаж олон улсын тээврийг мөн хурдцтай явуулах, илүү ашигтай болох тал дээр бол анхаарч ажиллаж байгаа. Бидний хувьд бол зам тээврийн хөгжлийн яамны мэрэгчлэлтэнгүүд, удирдлагууд, Улаанбаатар төмөр замын мөн мэрэгчлэлтэнгүүд нийлээд энэ асуудлаар бол нэлээд ажил хийж байгаа. Өнгөрсөн 16 онд 2 групп Хятад улсын илгээгч нартай ажиллалаа. Дээрээс нь энэ жил энэ хавар Бээжин хотноо Транзит Монголиа гэсэн бас
уулзалт зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтан дээр манай энэ шинэ гарч байгаа үйлчилгээг хэрэглэх үйлчлэгч нартай танилцуулах, шинэ тарифын хөнгөлт үзүүлэх, гэх мэтлэн өөрийнхөө тээврийнхаа хурдыг үзүүлэх, гэх мэтлэн одоо танилцуулгын бас нэг форум хийх гэж байна. Энэ дээр бол манай зам тээврийн хөгжлийн яам бол маш их анхаарал тавьж ажиллаж байгаа. Тэгээд тэр бол ер нь л улс ордын аж ахуй дээр бол их хэрэгтэй зүйлүүд гэж ойлгож байгаа. Биднээс хоёр хөршийн эсвэл гурав дахь хөршийн худалдаанаас хажуугаас нь хөндлөнгөөс үйлчлэгээ үзүүлж орлогоо нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл бас нэг том Монгол улсад орж ирэх валютын урсгал гэж ойлгож байна. Транзит тээврийг. Тас ярианд дурлаа шүү дээ. Хятадаас Лондон хүртэл галт тэрэг явсан гэж. Энэ нь юу н ямар гэрээ контрактын өрөөнд явагдсан ажил юм бол? Энэ бол илгээгч хүлээн авагч нарын хооронд тохирсон байгаа. Туршилтаар одоо ингээд Европын том хотууд руу та бүгд сайн мэдж байгаа Хятад орн бол маш том үйлдвэрлэгч орн болсон. Хятадаас төрөл бүрийн барааг маш их олон худалдаж авч байна. Тэр нь бол хэрэглэгч нь түрүү ярьжсэн 100 тэрбум долларын худалдааны эргэлт байж байгаа гэдэг. Тэр бол Европын том хотууд руу хөргөж өгөх, хурдан шуурхаа хөргөж өгөх гэдгээр одоо жишээлбэл Берлин, Дуйсбург, Гамбургийн галт тэрэгнүүд бол тогтмолжсон. Туршилтаар бол Лондонгийн галт тэрэг явсан. Харамсалтай нь Монголыг дайрч яваагүй. Казахстанаар явсан. Гэхдээ биднээс тарифын бодлого үйлчилгээний чанарыг дээшлүүлж байгаад ер нь ойрын хугацаанд бол бас үлдэж байгаа хотууд Лондон ч гэсэн өөрийнхөө нутгаар Лондон явж байгаа алт тэрийг өөрийнхөө нутгаар явуулах тал дээр арга хэмжээ авах болцоотой гэж үзэж байгаа. Ер нь л аавна гэж үзсэн байгаа. Ер нь 2016 он засгийн газраас гаргасан бас нэгэн шийдвэр бол энэ дизель түвшний импортэд онцгой дотроос чөлөөсөн явж байгаа шүү дээ. Яг ингэснээр Улаанбаатар төмөрцөд хэдий хэмжээний ашигтай ажиллах боломжийг нээж өгсөн байна. За дизель түлшний асуудал яагаад гарч ирсэн гэдгийг би эхнээс бүр анхнаас нь танилцуулаад өгье. 1949 оны Зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улс бүгд найрамдах Монгол ард улс засгийн газар нь Улаанбаатар төмөр замыг байдалж ашиглах зорилгоор хөхүүлэн нэмэх зорилгоор тэр үеийн бөгөөд ирээдүйд гарах бүх төрлийн татвар хураамжаас чөлөөлөгдөнө гэд гар үсэг зурцсан. Энэ нь бол олон улсын гэрээний статустай. Өнгөрсөн үед бол харамсалтай нь одоо манай дизелийн татварыг бол онцгой татварыг бол төмөр замчид өөрийн сайн дураар нэмээд төлөө явж ирсэн. Гэхдээ 15 оны шийдвэрээр дизелийн төлшийн онцгой татварыг 25 дахин гинт нэмсэн шийдвэр гарсан. Тэгээд энэ шийдвэр нь бол биднээс өмнө тохиролцоож тооцоолж байгаагүй маш их хэмжээний алдагдал орох бодолд байсан. Тийм учраас 16 онд дизель түлшний асуудлыг бол манай бүх төвшний удирдлагууд дээр асуудал тавигдсан. Хоёрдугаарт Оросын холбооны улсын олон төрлийн бас бүх төвшингийн одоо Монголын арга нартай уулзж байсан тавьж байсан асуудал. Тэгээд 16 оны 19 сард 17 оны 1 сарын 1-ээс Монгол улс тэр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэсэн улсын их хурлаар тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл 17 оны 1 сарын 1-ээс Улаанбаатар төмөр замд дизель онцгой татварыг тавихгүй гэсэн юм шийдвэр гарсан. 16 онд гарсан шийдвэр бол нэг одоо ч гэсэн хүндрэлтэй байгаа. Тэр бол шийдэгдээгүй байна. 1 сард 12 сард эдийн засгийн байнгын хорон дээр энэ асуудлыг танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд энэ асуудлыг танилцаад засгийн газарт энэ 17 оны дотор 16 онд үүссэн тэр онцгой татварын үрийг зэгцлээ. Шийдвэрийг нь бол зэгцэл гэсэн ийм чиглэл өгсөн байгаа. Тэгээд энэ хамтраад сангийн яамны улсууд манайхан зам тээврийн хөгжлийн яам гэдэг хэлцээрийн үе шатанд явагдаж байгаа. Ямар маягаар энэ үүссэн үрийг
зохицуулж болох гэсэн дээр нэгдсэн шийдвэр гарнаа. Хэдийн хэмжээний өрөө? Энэ жилийн хувьд бол 16 оны хувьд бол нэг 34 тэрбум төгрөгийн асуудал байна. Ер нь төмөр замын дэд бүтцтэй хөгжүүлэхийн тулд та ямар бодлого барьж байгаа вэ? Бид өнөөдөр юу гэж байгаа зам тээврэж гэдэг юм байгаа шилжин тээвэрлэх энэ боломжоор ажиллах юм уу? Эсвэл мэдээж одоо байж байгаа ямиг хөгжүүлснээр биднээс шинэ үе шатн дээр гарна, шинэ төвшин дээр гарна. Тийм учраас биднээсээ хувьд бол гарч байгаа энэ төлөвлөгөө энэ түрүү ярьж байсан техникийн шинжилгээг яралтай хиймээр байна. Өнөөдрийн байдал хүртэл энэ 68 жилийн туршид Улаанбаатар төмөр зам техникийн шинжилгээг ер нь өөрийн хөрөнгөөр л хийж явсан. Өөрийн орсон орлогоор хийж явсан. Мэдээж ачаа буурсан, ачааны зах зээлийн байдлаа өөрчлөлттэй болсон. Энэ техникийн шинжилгээг орчин үеийн техникийн шинжилгээ хурдыг биднээс санхүүжилтаараа гүйцэхгүй байгаа. Тиймээс чинь 2030 он хүртэлх төлөвлөгөөнд бол олон төрлийн санхүүжилтийн төслүүд гарч ирж байгаа. Гэхдээ бол 48% биднээс өөрийнхөө хөрөнгөөр санхүүжүүлж шинжилгээ хийнэ гэсэн ийм бодолтой байгаа. Бусад хөлбөрүүд гэвэл төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хэлбэрүүд байж байна. Концессийн арга байж байна. Үндсэн хөрөнгө нэмэгдүүлэхийн талаар шугабар хөрөнгө оруулагч нар үндсэн хөрөнгө нэмэгдүүлэхээр мөнгө өгөх юм бололцоонууд байна. Тэгээ энийг бүгдийг мэдээж ярьж дээд төвшөнд ярьж шийдвэрлээд ингээд цаашаа явна гэж. Техник шинжлэгдснээр бол технологи шинжлэгдэнэ. Манай хувьд бол зам яг үндсэн суур бүтц одоо зам гэж ярьдаг. Тэр нь бол нэлээд хоцрогдсон. Өнөөдрийн байдлаар бол хоёр засварын хооронд хугацаа хэтэрсэн 400 км зам байна. Биднээс яралтай энэ замаа засаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна. Дээрээс нь хүчжүүлэх хэрэгтэй. Хүчжүүлнэ гэдэг юу гэж байгаа? Ямар үр дагавартай гэхээр илүү хүнд галтарыг илүү хурдтай явахыг болцоо олгодог. Тийм учраас энэ шинжилэл одоо модернизац гэж ярьдаг. Модернизацийн үйл ажиллагааг бол заавалчгүй дэмжиж хийхгүй бол биднээс энэ улсын эдийн засгт хэрэгцээтэй байгаа тээврийн үйлчилгээг үзүүлж чадахгүй хүрэх ийм аюултай. Тэгэхээр маш их манай анхаарлын төвд байж байгаа. Замын засвар ажил байна. Замын шинжилгээ ажлууд байна. Зарим газар нь бол боож байгаа одоо нэвтрүүлэх чадварыг хязгаарлаж байгаа хэсгүүдэд хоёр дахь зам барих, хоёр дахь замын оруулга хийх гих мэтлэн одоо тэр бол шинжлэх ухааны үндэстэй ийм арга хэмжээнүүд байдаг. Тэрийг бол шатараалтай арга хэмжээг аваад явахад бол бололцоотой. 15,000 ажилтныг нэгдэр нэгтсэн Улаанбаатар төмөр зам бол маш том байгууллага шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ байгууллагын хөрөнгө ер нь яг хаанаас үүссэн байдаг юм бэ гэж асуумаар байна. Зөвхөн мэдхгүйдээ асууж байгаа юм биш. Би яагаад гэж асууж байна вэ гэхээр Эрдэнэ төвлөрөөр Орос Монголын хөрөнгө хамтын хөрөнгөтэй байсан бол тэгвэл Улаанбаатар төмөр зам маань гэсэн хувь нийлүүлсэн дээгэмлээд за хагас эрх мэдэл нь Оросын талд байдаг, хагас нь маад байдаг. Энэ асуудлыг ер нь хэрхэн яаж шийдвэрлэдэг юм бэ? Цааш энэ асуудлыг зөвхөн Монголын хөрөнгө болгох тийм боломж байд юм бол бүр ихнээс нь дахиад одоо гүнээс нь ормоор байна гэж хэлье. 49 оны хэлцээрийн дагуу Улаанбаатар төмөр замыг барих анхны санхүүжилтийг бол зөвлөлт холбоот улс даасан байдгийг. Бүх мөнгө хөрөнгө гаргах техник технологи Монгол бүгд найрамдах Монгол ард улс газраараа хөрөнгө оруулсан Монгол гэхдээ дээрэс нь тодорхой хэмжээний мөнгийг зөвлөлт холбоот улсаас зээлж одоо зээлсэн гэдэг чинь нөгөө их хөр дотор явж исэн яриад байдаг явж исэн гэсэн утгатай. Тэгээд энэ хоёр талаас ингэж бүрдсэн хөрөнгөөр Улаанбаатар төмөр зам баригдаж ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. Түрүүн би бас дурдсан ашиглалтаас 68 жилийн дотор бүх одоо хүртэлх хөгжил бол Улаанбаатар төмөр зам өөрийнхөө хөрөнгөөр, өөрийнхөө орсон орлогоор өөрийгөө санхүүжүүлж явсан. Сая 2005 онд 8 онд уучлаарай юу гарсан. Манай хоёр талын хөрөнгө оруулагчид засгийн газар Орос албаны улсын засгийн газар Монголын засгийн газар хамтарч үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх
250 сая доллараар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэний дагуу бол биднээс хоёр талаас техникийн тодорхой хэмжээний шинжилтүүдээ хийсэн, шин зүтгүүрүүд авлаа, шинэ вагонууд авлаа, гэх мэтчлэн шинжилтүүдээ хийгээ явсаа. Тийм учраас одоо таны хэлж байгаа асуусан асуулт чинь Улаанбаатар төмөр замын өнөөдрийн хөрөнгө бол Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газрын хоорондын 50-50% эзэмшилтэй өмч мөн. Энэ бол хэлцээрийн дагуу байдаг. Энэ бүртгэлд бол хийгээ явж байдаг. Монголын талд шилжүүлэх үгүй юу гэдэг асуудлыг бол би хэлж мэдэхгүй байна. Энэ бол манай засгийн газрын хоорондын дээд төвчний улсуудын хооронд ярьж шийдэх асуудлууд бол байгаа бах. Би бол энэ дээр бол одоохондоо мэдээл байхгүй болох дээр хэлж чаддаг. Тэгэхээр ер нь ашгаа гэсэн 50-50% хуваадаг гэсэн үг үү? Хуваадаг. Жил болгоны ашгаа дүгнээд манай ерөнхий хороо ашиг хуваарлах дүн гаргаж ирдэг. Тэрийг бол манай ерөнхий хувь нийлүүлэгч нар хоорондоо хуралдаад 50-50%-аар жил болгоны дараа хувааж авдаг. Ийм. Ер нь хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг юм чинь Монгол Улсын засгийн газраас авах авлага ер нь хэдийн хэмжээнд байдаг бол Оросын талд би яадаг ч асууж байгааг нь 2015 онд янаас төмөр зам сэргээн сайжруулах төслийн хүрээнд орж ирсэн тоног төхөөрөмжийг Монголын төмөр замд өчгсөн гэдэг ийм мэдээлэл өгдөг шүү дээ. Монголын төмөр зам гэдэг тусдаа компани. Улаанбаатар төмөр зам бас манай улсууд бол хоорондоо холж солиод байдаг. Тэр төмөр замын сэргээн сайжруулах төсөл бол Япон улсын засгийн газраас Монгол улсад үзүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төслөөр хийгдсэн ажил. Нэгэнт л Япон улс хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмд энэ тусалцааг үзүүлээгүй Монгол улсад өгсөн. Тэгээ үүгээр болсон биелүүлэгдсэн одоо материал гэдэг тоног төхөөрөмжийн төр бол энэ бол Монголын өмч, Монгол талын өмч. Тийм учраас энэ дээр одоо Монголын төрийн өмчийн Монголын төмөр зам гэсэн компани энэ өмчийг бол одоо захиран зарцуулах хэрэгтэй эзэмшиж байгаа. Бидний хувьд бол замууд шилжүүлэх ажилтны тэр уг төслөөр баригдсан замуудын шилжүүлэх аж ангийг Улаанбаатар төмөр зам түрээс Монголын төмөр зам компаниас түрээсээр авч үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл тэр тоног төхөөрөмжийг ажилуулсан ашигласны төлөө тодорхой хэмжээний мөнгө төлөөд ингэ явж байгаа. Одоо л та ямар нэг байдлаар Улаанбаатар төмөр замд шийдвэр гаргавал Оросын талдаа хамтарч ажил асуудлыг шийдвэрлэдэг гэсэн үг үү те? 68 оны 4 гэж байдаг. Замын дарга өдөр тутмын удирдлагыг явуулна. Дээд байгууллага нь бол ерөнхий хороо гэж байгаа. 3 хүн нь бол Монголын талаас, 3 хүн Оросын талаас. Тэгээд ерөнхий хорооны шийдвэрлэх хүрээний асуудлыг бол ерөнхий хорооныхаа уралаар гарч тэр гарсан шийдвэрийг бол замын дарга өөрийнхөө ажилд биелүүлж ажиллах хэрэгтэй. Ийм л байдалтай байна. Та тэр ерөнхийдөө албан юмнуудаа ярьчлаа гэж би ойлгож байна. Одоо энэ сошиалд байгаа зарим нэг мэдээллийг би лавлаа гэж бодож байна. Яагаад гэвэл эзэн өрөөд ирсэн учраас. Тэгэхээр та яасан төмөр зам Улаанбаатар төмөр замын одоо багийг өөрийнхөө одоо тийм ээ албыг багийг бүрдүүлэхдээ ер нь ямар одоо шаардлага тавьж авсан бэ? Яагаад би ингэж асууж байна гэвэл одоо таны удирдах багт бол гэмт хэрэг холбогдож ирсэн улсууд маш ихээр байна гэдэг мэдээлэл байна л да. Тийм ээ энэ сүүлийн үед бол сошиалар ийм мэдээллүүд бол гарсан. Тухайлбал 3 хүний талаар асуудлууд бол яригдж байгаа. Миний хувьд бол улсуудаа томилохоос өмнө энийг удирдах ажилтнуудыг авилгалтай тэмцэх газраас урьдчилсан мэдүүлгийг өгөөд шалгуулад энэ хүнийг тавьж болно болохгүй гэсэн өгсөн зөвшөөрлийн дагуу энэ 3 хүн дээр бол зөвшөөрөл нь ирсэн. Тэрний дагуу бол би томилоод ажилд нь оруулсан байгаа. Өнөөдрийн хувьд бол тэднээс хувьд удирдлагын үүрэг даалгаврыг бол гүйцэтгэе явж байгаа. Хэрвээ ямарваа нэгэн шүүхийн шийдвэр мэдвэр энэ төр байсан бол тэр өмнөх юмнуудыг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ байсан бол одоо юу ялаа идлээд манай нийгмийн өөр хэрэгтэй гишүүн болоод буцаад ажиллаж байгаа улсуудыг бол зөвхөн тэр сошиалаар
гарч байгаа гүтгэлгийн чанартай мэдээллийн дагуу арга хэмжээ авах болцоогүй. Нотлогдоогүй ийм гүтгэлгийн чанартай сонин мэдээлэлдэр ч биш зүгээр сайтуудаар гараад байгаа мэдээлэл болохтэй нэг их одоо ач холбогдол өгж тэрэнд албан ёсоор хариулт өгөх шаардлагагүй гэж бодоод явж байна. Ерөн сүүлийн үед бол тодорхой улсууд гүтгэлгийн чанартай мэдээллүүд их гаргаж байна. Ганцхан тэр улсуудтай ч холбоотой биш. Сайн машин авсан гэсэн асуудал. Яг л асуух гэж байлаа. Та шилэн байж чадчихэв нөө. Тэр асуудлыг бол үнэхээр машин авсан. 2 машин 15 оны сүүлд үйлдвэрлэж орсон. Эзэн нь бол манай хуучин зам тээврийн яамны сайд байсан, зоригт байсан. Машина зарах хэрэгтэй байна. Авах уу гэсэн. Үнэн нь бол шинэ машинаас 70 сая төгрөгөөр татуу байсан. Нэмэгдэл тоног төхөөрөмж хийсэн. Он залуу гүйлтэн баг. Яг тэр үед бол манад бас манай автопарк муудсан. Орлогч нар машингүй жишээтэй муу машинтай байсан. Тэгэл энэ бол 8-ны журмаар яриад хийгдэл аваад худалдаал авсан юу гэж байгаа. Энэ талаар бол бас тодорхой тайлбар энэ төр өгсөн байж болно. Би тэр машинуудыг өөрөө аваад унчаагүй. Манай орлогч дарга нар унж байгаа. Манис албасны борлуулагчаас нь шинэ машины үнийг тодруулаад тэрийг бол тодорхой хэмжээгээр бууруулаад авсан гэж хэлж байна. Та бол шилэн дэд сайттай салбарт ажиллаж байгаа шүү дээ. Ерөн санхүүгээ хэр шилэн байдаг вэ? Орсын тал та бүхнээс шилэн байхыг шаарддаг уу? Мэдээж манай санхүү байгууллага санхүү хамтарсан гэхдээ биднээс санхүүгийн байдлыг бол жил болгон хамтарсан комиссар шалгадаг. Орсын талаас улсууд, Монголын талын улсууд биднээс санхүүгийнхаа алхам бүргийг бол тайлагнадаг. Үүнээс гадна биднээс дотоодын аудитын шалгалтыг бол жил болгон хийлэгдэг. Дээрээс нь 4-5 жилийн өмнөөс ахуулаад олон улсын Big 4 гэдэг дэлхийд алдартай 4 аудитын компани нэг болох PricewaterhouseCoopers компаниар аудитэ хийлэгдэг. Тэгээд эндээс бол гарч ирж байгаа дүгнэлтүүд буруу зуруу хийсэн юмнууд гарч ирэх нь бол дараа жилийнхаа ажилд бол тусгаад арилгаад ингээл ажилдаг юм заримтай. Тийм учраас ер нь тодорхой хэмжээгээр шилэн гэж хэлж болно. Манай дэд сайд бол шилэн байхыг бол их шаарддаг. Биднээс тэрийг ч гэсэн зөв ойлгож хүлээж авдаг. За баярлалаа. За баярлалаа. Манай студид Улаанбаатар Төмөр зам хувийн нийлүүлсэн нийгэмлэгийн дарга жигжид юм ажиллаж за уусгч та бүхэнд шилэн байдлаар мэдээлэл нээлттэй өглөө. Танд их баярлалаа. За их баярлалаа. За анхаарч үзүүлэгч та бүхэнд баярлалаа.